сэдвтэй холбогдуулан студидтэй зочин ураад байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Говь сайхантай ярилцахад бэлэн боллоо. Танд орой минь төргий. Орой минь төргий. За тэгэхээр энэ сэлб дид төв бол урд өмнө хийгдэж байгаагүй юм томоохон хэмжээний төсөл болж байна. 12 мянган айлыг орон сууцчлуулахыг зорж байгаа гэж байна. За төсөл амжилттай хэрэгжиж явж байна. Та бас нийслэлийн орон сууц корпорацийн захирал ажиллаж байхдаа одоо энэ төслийг хэрэгжүүлсэн хүний хувьд энэ төслийн онцлог болоод өмнө одоо хэрэгжиж байсан ижил төстэй төслүүдээс одоо ялгаатай онцлог нь юу байх юм бэ? Энэ талаар хоёулаа ярилцлага эхлэх үү. За төслийн онцлог нийслэлд анх удаа ийм томоохон хэмжээний төлөвлөлт зураг төсөлтөөр төсөл хийгдэж байгаагүй 158 гадар бид нар зураг төсөл төлөвлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан. Ингээд дээр нь анх удаа бас ийм томоохон хэмжээний газар чөлөөлтийг нийслэл хийж байгаа. Зураг төсөл хийгдсэн, дэд бүтцийн ажил бас өнгөрсөн хугацаанд хийгдэж дууссан. Одоо бид барилгажуулах ажил руугаа орж байгаа. Ингээд гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах энэ тендрийг сая 2 хоногийн өмнө бас тендерээ нээсэн. Ингээд 4 компани оролцохоор бас саналаа өгсөн байна. Ингээд бид энэ 10 дугаар сард төсөл гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж эхний 13 га дээр мөн энэ 7 хоногт багтаад дараагийн 10 гагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах энэ тендрийг бас зарлах гэж байна. Ингээд үе шаттайгаар 158 гадаа энэ жилдээ багтаад энэ 10 сартаа багтаад бид гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дуусгана. Ингээд эрх авар барилгын улирал эхлэхлээр барилгачлалтын ажил маань эхлээд явна. Энэ бол одоо нийслэл хотод хийгдэж байгаа хамгийн том ийм гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл болж байна. Тэгээ цогцоор нь шийдэж байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа. Бид энэ удаа газар чөлөөлтийг нийслэл өөрсдөө хариуцж хийж байгаа. Хоёрдугаар зураг төслийн төлөвлөлтийг одоо нийслэлийн орон сууцны корпорац өөрсдөө захиалаад хийлгээд энэ дээрээ өөрсдөө яг төлөвлөлтийн дагуу бариулах ажил дээр хяналтаа тавьж явахаар болж байгаа. Гуравт энэ зураг төсөл төлөвлөлтийн ажил маань 20 минутын хот энэ одоо зарчмын хүрээнд иргэд төрийн үйлчилгээг гэрээсээ гараад 20 минут алхаад авах боломжтой. Хүүхдүүд сургуультай 20 минутын дотор очиод явах боломжтой. Ингээд иргэндээ ээлтэй төлөвлөлттэй ийм одоо жишг хороол цаашлаад сэлб хотыг байгуулах одоо ийм үндсэн суурийг бий болгож байгаараа онцлог. 12 мянган айлыг бол энэ төсөлд хамрагдуулна гэж байна. Тэгэхээр энэ айлуудын одоо сонгон шалгаруулж гэдэг юм уу? Энд яаж хандах юм бэ? За сэлбэдэд төв маань нэг 2-оос 3 үе шаттай энэ орон сууцчлах үйл ажиллагаа явагдана. Бид эхний ээлжинд 2-оос 3 жилийн хугацаанд 12 мянган айлын орон сууцыг одоо барина. Ингээд энэ баригдсан орон сууцаас бид зах зээлд бол худалдаалахгүй дараагийн шатны одоо байршлыг иргэдийг одоо газрыг орон сууцаар суулгах энэ хөтөлбөрт хамруулна. Саяхан нийслэлийн иргэдийн хурлын 23 дахь хуралдаан болсон ээлжилт хуралдаанаар дараагийн сэлб дэд төвийн дараагийн 2 дахь шатны одоо байршлын хил хязгаарыг тогтоож өгсөн. Үүнд одоо Чингэлтэй дүүргийн 12-аас 16 дахь хороод, Сүхбаатар дүүргийн 12, 13, 15, 17 дугаар хороодын нутаг дэвсгэр 2 дахь шатны одоо орон сууцчлах юм төслийн байршлаар одоо тогтоогдсон. Тийм учраас энэ хороодын иргэд энд баригдсан 12 мянган айлын орон сууцнд шилжин газрыг орон сууцаар суулгах юм хөтөлбөрт хамрагдаж орно. Ингээд дараагийн тэр газраа өгсөн иргэдийн байршил маань нийтдээ нэг 700 га талбар чөлөөлөгдөнө. Ингээд энэ 700 га талбар дээр бид дахин одоо төлөвлөлтийн зураг төслийн ажлыг хийж одоо газрын дуудлага худалдаагаар аж ахуй нэгж одоо иргэдэд энэ газрыг одоо газрын менежментийг хийн гэсэн үг гэдэг. Тэгэхээр сэлб дэд төв гэлтгүйгээр бас цаашдаа энэ төсөл бол нэлээд өргөн хүрээнд хэрэгжих юм байлээ. Тэгэхээр цаашдаа ямар одоо төслүүд бас хэрэгжихээр яригдж байна. Энэ тал дээр мэдээлэл байна уу? Бид төлөвлөлтийн дагуу гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтц очих боломжгүй тийм байршлууд дээр дэд төвүүдийг төлөвлөж байгаа. Нийтдээ 6 дэд төв төлөвлөсөн байгаа. Ингээд эхний 2 дэд төв Баян шүү сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын ажил, дэд бүтцийн ажил бол 100% дууссан. Одоо бид үүн дээрээ түшиглээд орон сууцчлах төслөө хийж байна. Дараагийн шатанд Дамдаржид дэд төвийн бүтээн байгуулалтын ажил нэг 55% орчимтой гүйцэтгэлтэй явж байна. Эрх аврын Дамдаржид дэд төвийн бүтээн байгуулалтын ажил дуусгаар дүүндээ түшиглсэн одоо орон сууцчлах үйл ажиллагаагаа зэрэгцээд эхэлнэ. Ингээд дараа нь Шараад дэд төв, Толгойд дэд төв, Дэнжимэн дэд төвийн үйл ажиллагаа үлдэж байгаа.
толгой дэдвийн одоо бүтээн байгуулалтын ажил бас эхэлсэн нэг 30 орчим хувьтай явж байгаа. Ингээд бид 6 дэдвийг гэр хорооллын яг бүсэд байршуул дэдвүцсэн ажлыг нэгдүгээрт хий. Ингээд түүн дээрээ түшгэлсэн орон сууцчлах үйл ажиллагаа явуулъя гэж. За үзэгчдээ бид гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа төслүүд болон түүний онцлогийн талаар мэдээллийг хүргэлээ. За бид студидтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Говь Сайхантай ярилцлаа.